Мөнгөний подкаст 4 дахь дугаараараа танд хүрэхэд бэлэн болсон байна. За жижиг бит хоёрын уулзалт ярилцлага ингээд 4-7 хоног бараг сар үргэлжилж байна. Тэгээ та бүхэн бидэртэй хамт байгаа ах, жижигээтэй бас хамт байгаа ах, жижигэгийн санхүүгийн амьдрал бас өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр бит хоёр бас нэг шинэ зүйлийн талаар ярилцаж ойлголцохоор цуглаж байгаа. За жижигэ орой минь сайн уу? За орой минь сайн байцгаана уу? За сонсож байгаа хүмүүст нь бүгдэнд нь өдрийн минь төргий, орой минь төргий. За тэгээд подкаст эхлүүлээд 4 дугаар явцсан байна тий. Бас тэглээ тий. Аваа хугацаа өнгөрцөн байна. Би бас аваач их мөнгө хадгалсан байна, хоримтлуулсан байна. За тэгээд өнөөдөр ярилцах сэдвүүд угаасаа битэрт бол мөнгө байгаа учраас ярилцах сэдвүүд бол дуусахгүй юм байлээ. За тэгээд нөгөө өмнөх дугаар дээр бас үүрэг даалгавар өгсөн шүү дээ. Тэгсэн шүү дээ тий. Тийм үүрэг даалгавар өгсөн. За тэр даалгаврынхаа бас биелэлтийн талаар ярилцъя, хэлье. Тэгээд тийм шүү дээ. Өмнө чинь даалгавар маань юу вэ? Өрнөний асуудал. Тэгээ нөгөө нэг миний өрнүүдийг ингээ хуугаад нөгөө нэг хувь хүнээс зээлс өөр байсан шүү дээ. Тэгээ чи одоо ингээд айлуулах хүүг нь багсгах юм ингээд айлуулах нөхцөлийн хөнгөлөө гэсэн шүү дээ. Юу болов? За болсонгүй. Ярилцсан аа. Яг ярилцаж үзсэн. Тэгээд нөгөө хувь хүнээс авсуучаас нөгөө хувь маань одоо юу гэдэг нь те хүүг бол хамгийн доотлын хүүгаад учраас багсгах боломжгүй гэсэн. 5% билүү? Тий, 5%. За. Гэхдээ яг надад нэг боломж өгсөн. Одоо ингээд нөгөө хугацаа аль болох нь ингээ яаруулахгүй дээрээс нь ингээд хувааж өгөх те боломжуудыг бол ингээд одоо нээлттэй нэгсэн өгсөн байгаа гэсэн үг. Тэнгуут би одоо ингээд өгөөд багасаагаар нөгөнгөтэй үлдснээс нь одоо дахиад одоо хэд үлдэхийн тэндээсээ дахиад 5% тооцох ч юм уу гэх мэтлээ ингээд ерөнхийдөө яг хувааж өгөх тиймэрхүү нөхцөл дээр ярьлаа. Тэгэхээс бол хүүмөөгөө багасгаж чадсангүй. Арай амтсангаа. Тийм. Тэгээ яг хувь хүн учраас за мэдээж яг тэр бол ихтэй чи ямар ч одоо шууд хамгийн түрүүнд яг шийдсэн зүйл чинь бол үндсэн одоо 9 сая байгаа штэ. Тэрнээсээ би эхний ээлжинд хүү өгөхгүйгээр чамд одоо мөнгө зээлээсээ хасуулъя гэж ирсэн юм уу те? Тийм. Ер нь бол эхлээд нь зээлээс ингээд хасуулъя. За тэгээ үлдэж байгаа даас нь хоёлаа хүүгээ бод гэдэг ч юм уу. Сайн байна. Тэгээ яг надад зөвхөн эндээс нөгөө ойлгосон юм нь ерөөсөө л зээлийн хувьд одоо ингээд би нэг том зүйлийг ойлгож авсан. Муу зээл, сайн зээл гэдэг шиг л те. Ерөөсөө хувь хүнээс одоо ингээд өндөр хүүтэй зээл бол маш хэцүү байд юм байна. Маш ингээд юм эргээд одоо нөхцөлийн хувьд ч тэр ингээд боломжийн хувьд ч тэр маш хүнд байд юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа, маш сайн ухаарлаа. Тэгээд цаашаа тэгэл одоо үргэлжлүүлэндээ тэгэл өрнөөсөө суралцж штэ. Тэ? За нэг даалгавар нь тийм байсан. Нөгөөх нь юу вэ? Доод суурь чинь бол өсөх гэл үзэж л байгаа. Ер нь сүүлийн үед яг орлогын тэр яаж байна? Орлогын тэр бол за яг тогтвортой яг орж ирсэн орлогууд бол одоохондоо байхгүй байна. Ганц нэг ажлууд хийсэн тэгээд орж ирэх хэвээр орлогууд нь орж ирэхгүй байна. Төлөвлөсөн хугацаанд орж ирэхгүй нь маргааш өгье нөгөөдөр өгье гэл ингээл хойшлоод байна. Тэгээд айгүй сонь юм байна. Хүн нэг ингээд мөнгө аваад одоо ингээ хуваагаад одоо орж ирэх орлогоо ингээ хуваагаад хадгалах гэж юм ингээд ороо ингээ бэлтчихээрээ нөгөө мөнгө бошуухан аваад гэсэн ингээд хуваагаад хадгаламж руугаач тэр юм руугаа тэр гэс бошуухан ингээ хуваагаа хийчмээр санагдаад яагаад энэ орж ирэхгүй байна гэдэг. Уг нь бол яг ингээл тэрнтэй ингээ зохицуулал болж л байна л да. Тэгтэл нөгөө хүмүүс хэлсэн хугацаанд өгөхгүй байна. Яг ажлын бол би хийгээд өгцөн. Надаа өөх төлбөрөө ингээл ганц нэг хоногудаар хойшлуулаад орж ирэхгүй байна. Тэгээд тэрний ажлууд байна. Тэгээд доод суурийн хувьд бол яг үнийг хэлэхэд доод суурь бас дахиад сая энэ хугацаанд нойлолж үзлээ. Гэмтээсэн үү? Гэмтээлээ. Тэгээд би харин одоо чамдаас бас ярьж асуух гэдэг зүйл нь за доод суурийг би нөгөө одоо өмнө нь бол ингээл нэг 100 мянга төр барьчаа гэл те. Бодоол тэгэл 200 мянга болгол өсгөчий гэсэн чи яг үнэхээр одоо өсгөж болохгүй. Тэгээд яг аргагүй ингээд нөгөө юутэй үед одоо хэрэглээтэй үед бүр ингээд яалчгүй доод суурай л авчаад байна л да. Тэгэхгүй болохоор доод суурай хിവэр нь үлдээгээд юм уу 100-аар нь ч юм уу байлгах чи гэхээр нөгөө нэг хадгаламж руугаа ч юм уу нөгөө нэг юмрууд руугаа орчих гээд байгаа учраас энэ яг нэг тийм хэцүү байдал үүсчихэд байгаа учраас би тэгэл за хадгаламж руугаа орох ч юм уу энэ рүү орж явахаар зүгээр доод суурай л яач. Тэгэл одоо хаан багаа зүгээр нойлч. Тэгэл нэг гал унтраагаал яваад байл л да. За ямар ч сан баяр үргэж байна. Яагаад вэ гэхээр 4-7 хоногийн хугацаанд жижиг жил би ингээд нөгөө доод суурь чи өөрийнх нь үүргэн
Одоо чичил өнөөдөр яг сая хэллээ штэ. Ингээд хадгаламжинд байгаа мөнгө рүү хүрхмээргүй байсан учраас доод сур руу орж байна. Хэрвээ өнөөдөр хоёлаа доод суурийн тухай яриаг байсан бол чи үжээ хадгаламж руу орцсон, заваа юм ирцэн. Харин би яг нэг хадгалахлаар арай болохгүй байна. Гэтэ сормаар байна гэл нэг тий. Бас тийм баг. Явж явах. Тэгэхээр нөгөө чиний фокус хийж байгаа юм чинь тэр доод суурин дээр байгаа байхгүй юу? Тэг юу хадгаламжийг мартцсан. Тэгэхээр энэ хадгаламжийн наан ийм том хамгаалтын ийм хэрэн бариад эхэлж байгаа байхгүй. Яг нурж байгаа ч гэсэн. Тэгэхээр энэ бол амар том ийм даалгавар болж чадсан биз дээ. Доод суурь гэдэг маань ерөөсөө миний хадгаламжны уртлын хамгаалт эхний нүүрний шугамд хамгаалт болж байгаа юм шүү дээ, тийм ээ. Гэтэ яг чи доод суурьаа ингээд хэрэглээд хамгаалаад сурчвал бүр сайн. Гэтэ яг энэ бол тэгс сурахын төлөө ирмэлцнэ гэдэг л чухал. Өнөөдөр ч юм уу 7 хоногийн дараа тий асуудалгүй хийгээд ирнэ гэдэг бол тийм хялбархан зүйл биш л дээ. Би ч гэсэн одоо хүртэл би ч доод суурь амар асуудалтай юм шүү дээ. Харин доод суурин дээр бол тэгээд нэгж чинь тэгэл нааш цаашаа олоод ингээл тэгэд за подкаст гараад бас хүмүүс гоё сонсоод эхэлж байна. Хүмүүс бас фэйсбүүкээр чатаар холбогдож байна те. Хоёрын подкастыг сонсож байгаа шүү. Тэгээ яг дагаад хэрэгжүүлээд эхэлсэн шүү гэдэг. Тэгэхээр бас миний өмнө ч гэсэн надад нэг хариуцлага бас яваад байгаа байхгүй ингээд. Хүн надтай адилхан тийм ингээ хэрэгжүүлээ явж байхад би энд одоо яг гол хүнээс нь зөвлөгөө аваад явж байгаа хүн энийг зарчмаа алдчихвал бас ямар утгагүй болох вэ гэж одоо ямар ч байсан би өөрөө хичээж ин тэнгууд дагаад бас хүмүүс тэнд бас гоё хөгжөөд хадгалаад хамт яг одоо манай багийнхан одоо надад одоо маш олон хүмүүс байгаа. Тэгээ бид нар баг болцоо одоо нэгсний хувьд хадгалаад эхэлсэн байна. Дундаас нэг хин нэгэн болохсгүй хөдөлсөн явж байгаа. Би бол одоо яг гол яг за хамт эхэлсэн байгаа шүү гэж байгаа хүмүүс бол нүдэлцэн байгаа. Тэгэл тэднийг ямар ч 17 дугаарын дараа харандаа те гэдэг шиг. Тэгэнгүүт комментүүд дээр асуултууд ирсэн байсан. YouTube дээр те. Тэгээд би одоо яг тэр нэг асуултыг тэрийг одоо би өөрөө ч чамаас ер нь асуух юмсан гэж бодож исэн яг нэг асуултыг асуусан байлаа. Энэ нэг өсгөө би жижиг дэлгүүр ажиллаулдаг хүн мөнгөө хадгалахаас илүү эргэлдүүлээд байх нь зөв юм шиг санагдаад байдаг юм аа. Яавал дээр болоо гэсэн байгаа байхгүй. Тэгэхэд энийг би бас бодсон чинь нэрээ одоо дэлгүүр ажиллаулдаг өдөр тутмын орлого өдөр тутам бэлэн мөнгөтэй харьцдаг хүн бол тий. Тэрийг ингээд аваад дахиад цаашаа хадгалж байхаас илүү дахиад эргэлдүүлээд байвал дахиад өсөд байх юм шиг санагдсан байхгүй. Хадгалахаар зүгээр яахгүй эргэлдүүлээд байвал өсөд байх юм санагдав. Энэ дээр одоо яахан зөв юм бол. За, хоёул өнөөдрийн сэдв ерөнхийдөө бизнес дансны талаар. Тийм. Ярина шүү дээ. Яагаад бизнес дансны талаар ярих гэдэг нь тэгэхээр ер нь одоо ч одоо хэдэн данс таах байлаа. Жижиг. За би чинь одоо ийм байгаа. Хадгаламжийн данс байгаа. Тэгээд нөгөө аяллаа данс байгаа. Тэр чинь бол зээлтэй гэхдээ тэрийг дарахгаа явж байгаа. За тэр бол ингээд хасах дээр явж байгаа. Тэгээд зээлийн данс гэдэг. Нэснэ. Нэцэ. Окей, за зээлийн данс. Тийм, тэр бол одоо нөгөө байрны зээлчүүд юм уу бусад зээлмэл хизээ нэг яхахаас аваад хэрлүү хийцэн байгаа. Зээлийн данс байгаа. Юуны данс. Тэгээд нөгөө нэг юу нөгөө гэр бүлийн нөгөө том асуудлын данс гэдэг. За, асуудлын данс гэдэг нийцсэн байгаа. За тэрийг зээлийн данснаас тусдаа ялгаж байгаа юм тийм. Тусдаа ялгаж байгаа. Тэр хоёр асуудал маань өөрөө хоёр тус. Нэг нь одоо сар болгон нэхэд байгаа. Нөгөөх нь болохоор улирлын чанартай нэгч байгаа. Томхон зээл юм тийм. За тэгэхээр тэр хоёр хоёулаа зээлийн үүрэгтэй юм тийм. Тийм. Нэг нь болохоор зээл. За ер нь ялгааг бол хоёулаа өөр дагч шүү дээ. Тийм, өөр төлбөр юм байна. Тийм. За ингээд 5 данс уу? Тийм. Тэгээ хэрэглээний данстай. За ингээд 5 данс. Тэгэхээр ингээд 5 дансыг ингээд чиний орлого тэжээн ихлээр хэцүүлтэй. Яг л гинт ингээд 5 хүүхэдтэй болчихж байгаа юм шиг л. Бүгдийн тийж шүү дээ. Тэр чинь хуваарлж шүү дээ. Тэгэхээр ингээд энэ 5 данс чинь дандаа зарлын данслага байхгүй юу? Тэгээ олдог чи ганцаар л орлого олж шүү дээ. Тэгэхээр одоо нэг орлого руу поинтлахын тулд бизнес данс гэдэг тухай яригдчих байгаа байхгүй юу? Эвгээр орлого олдог зүйл рүү хөрөнгө оруулалт хийнэ л гэсэн үг. Тэгэхээр саяны асуулттай яг өөрөө ингээд нэг холбогдож эхэлж байгаа нь. Чи 5 данстай одоо чи бизнес данс гэдэг зүйлийн талаар ер нь яагаад бизнес данс байх хэвтэй юм? Бизнес данс ер нь яаж ажиллах юм? Амьдралаа бизнесээс яаж салгах юм гэдэг тухай өнөөдөр хоёлаа богинохон ч гэсэн хүмүүстэй хуваалцж ярилцъя. Тэгээ би чамд ч гэсэн бас бизнес дансны талаар яаж хэрэгжүүлэх юм? Чи өөрийнхөө урлагийн ажлыг бизнесийн данс гэдэг нь юу гэж ойлгох юм те? Тэгээд тэрнээсээ бизнес данснаас цалин авах гэдэг юм энэ юу юм гэдэг тэгэл явъя гэж бодож байна. Харин би одоо чамайг яриад эхлэнгүүт би одоо гайхаж байна л та. За бизнес данс гэ. За мэдээж одоо дэлгүүр ажиллаж байгаа ч байд юм уу. За ингээд ямарваа нэгэн бизнес хийж байгаа хүмүүст бол одоо бизнес данс
байх хэрэгтэй байна. Миний хувьд болохоор одоо жишээ нь би ч өөрөө зөв жүжигчин уран бүтээлч хүн учраас надад ч одоо яг хуваараа хийж байгаа бизнес гэх зүйл байхгүй учраас би тийм бизнес данс яаж үүсгэх хэвтэй яг одоо орлогынхон алийг би бизнес данс руу хуваарлах хэвтэй гэдэг дээр би одоо яг төөрөгдөж эхэлж байна л да. Одоо жишээ нь магадгүй надад зүгээр адилхан зүгээр цалин авдаг те яг хувийн бизнес хийдэггүй. Гэхдээ магадгүй ингээд одоо нөгөө өдрийн юугаар нэг гүйцэтгэл хийдэг ч юм уу те нэг барилгын одоо нэг юм ажил хийгээд орлогоо авдаг ч юм уу ингээд явдаг хүмүүс байж болох юм. Бас магадгүй зүгээр тухайн өдөрт нь ажиллаа хийгээд цалингаа авдаг хүмүүс ч байд юм уу. Иймэрхүү байвал бизнес тас гэж байна гэж үү? Тийм, эдгээр болохоор ажил хийгээд цалингаа аваад байна гэж ойлгох юм уу? Эсвэл эдгээр бас айлгаагүй бизнес хийж ийн гэж ойлгох юм уу? За яг үнэ. Тэгэхээр одоо ерөөсөө ямар ч гэсэн чамд нэмэлт орлого олох хэрэгцээ байгаа ах гэж би бодож байна. Тийм үстэй. Эсвэл ингэ болоод байна уу? Үгүй байгаа. Тэгэхээр 5 дасыг тийж хэрэгтэй те. Амар яарсаа байгаа. Тэгэхээр орлогоо солонгоруулах гал шүү дээ. Орлогоо дахиад өөр төрлийн орлого олдог нэг хэрэгсэлтэй болох гээд байна те. Тийм, ер нь нэг орлого бас нэг найдвартай болмоор санагдаж байна. Тэгэхээр би бас наадах ч юмс мэддэггүйсэн. Зүгээр л одоо би ч бол халтур хийдэг байсан. Одоо халтур гэж ярих юм уу? Лекц уншин сургалт хийн. Тэгэл болоо. Тэгээд тэр хин нэг намайг дуутах юм бол очино. За тэгэл ингэ байжсэн чинь надад одоо чил бизнес би магадгүй ирээдүйд хийх байх гэж. Гэтэ юу хийхээ мэдэхгүй шүү дээ. Хийх байх. Гэтэ хийх юм бол надад мэдээж мөнгө хэрэгтэй. Тэгээ мөнгө ээж л эргэлтүүлнэ. Тэгэхээр ийм нэг жижигхэн одоо бизнес зориулсан хоримтлал гэсэн үг л дээ. Хоримтлалаараа бизнес хийхгүй. Бизнес зориулсан хоримтлал буюу энэ яг юу гэсэн үг юм гэхээр алдаж болох мөнгө гэж байгаа байхгүй. Алдаж болох мөнгө. Эрсдэл хийж болох. Алдсан ч хамаагүй те. Яг тэгэхээр чи нөгөө нэг амьдралаараа тоглоагүй учраас амар тийм аюулгүй тоглож байгаа байхгүй. Яа тий үзэд алт тий ийшээ хөрөнгө оруулалт хийгээд үзье. За нэг юм хамаг одоо манайхан чи янз янзын авчир зардсан шүү дээ. Зараад үзье тий. Яг л чи хамаг байр маараа тавиал одоо тэгж алдаг хүмүүс байна л да. Байраа тавиал эсвэл одоо хамагт хадгаламжаа тавиал хүүхдийн хадгаламжийг тавьж хагаад эрсдэл хийгээд яг энэ амьдралынхаа төлөө явж байгаа залуучууд шүү дээ. Шатглаараа тэгээ бүр ингээд бүгд баларж байгаа байхгүй. Бүр босч ирэхээр болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөөд чинь нөгөө буруу юмар тоглолцсон өөрийнх нь итгэжсэн юмнууд нь бүгд бүтлгүүдсэн. Тэгээ өөртөө гутарчдаг ч юм уу те ингэ явждаг. Тэгэхээр бизнес данс гэж юу хэлээд байгаа гэхээр чамд алдаж болох мөнгө гэдэг юм л та. Хадгаламжаар тоглохгүй л гэсэн үг. Дахиад одоо хадгаламжийг бүр аюулгүй болгож байна гэсэн үг. Гинт нэг юм сэтэл хөдлөөл мөнгө ийшээ хийжүүл яг өсчих гээд байгаа юм шиг те. Одоо дээр нэг хоёул ярьж хахад энд би нэр газар аваад тэрэн дээр ингээ байшин барьж юм эсвэл энийгээ ингээ зараач юм уу. Эсвэл би машин угаалгын газар аваад ажиллуулаад түрээслэх гээд ингээл хоёул нэг дээр нэг ус ярьж. Яг энэ зүйлүүд чинь чи хадгаламжаараа биш болохгүй байхгүй гэдэг л юмруу л явж байгаа. Хадгаламж чинь бол аюулгүй систем. Дээр буцаагаад асуухад нөгөө нэг хүүхдийнхээ мөнгөөр чи хизээж тоглохгүй гэж ярьдаг. Яг адилхан хадгаламжаар хизээж тоглож чадахгүй. Тий. Одоо жишээ нь юу юм бэ те? Солонгост одоо ингээд ажиллаж байгаад нэлийн хэдэн төгрөг хураагаад ирсэн. Тэ зүгээр. Гэхдээ нэг л хадгаламжинд хийцээ хувааж муу те. За нэг 50 сая юм уу 60 сая төгрөгт ирсэн Монголд ирсэн. Тэгээд за Монголд юу хийх вэ гэнгүүт за нэг бизнес хий те. За лангуу ажиллуулт юм уу эсвэл ламбард ажиллуулт юм уу эсвэл юу хийдий нэг юм ямар ч байсан нэг юм хий гэсэн нэг хүн ирсэн. Тэгэнгүүт тэр хүн одоо шууд тэр 60 сая төгрөгөөр тэр чигээр нь шууд бизнес хийн штэ. Тэ өөрөө тэрийг угаасаа тэрийгэл эргэлдүүлэх гэдэг юм чи тэрийгээрээ хийгээд. Тэгээд дампуурах юм бол тэр нь тэр чигээрээ дампуурна. Чиний хэлж байгаагаар болохоор хэрэг тэгэж солонгосоос ажиллаад ингээд хураагаад ирдсэн бол тэрийгэ бизнес данс гэж хуваагаад нөгөөх нь хадгаламж гэж хуваагаад тэгээ бизнес данстай магадгүй 20 30 сая байх юм бол тэрүүгээрээ л бизнес оролдоод үз. Яг үнэ гэж хэлээд. Ерөөсөө л тэр. Тэгэхээр тэр нь юу хийх нь хамаагүй. Тэр хувьцаанд ижүүлж гин. Одоо яг чиний хэлж байгаагаар өнөөдөр ингээд жижиг ажил хийдэг хүн байна те. Шууд очиод гүйцэтгэл хийдэг те. Тэгвэл тэр хүн юугаар ер нь бол ингээд гүйцэтгэл хийгээ болоод өөрийн гэсэн жижигхэн тоног төхөөрөмжтэй болоод магадгүй одоо жижигхэн одоо мужааны цех ч юм уу те. Ийм болохын тулд тэр хүнд мөнгө хэрэгтэй. Их хэлийн мөнгө хэрэгтэй. Гэтэ тэрийг бол амьдралаар тоолж болохгүй. Ялар хүн бол бизнес хийнэ гэдэг бол алдах магадaltaй зүйл байхгүй. Ерөөсөө л эрсдэл гэсэн үг. Өндөр орлого олж байгаагийн цаана өндөр эрсдэл байгаа. Ийм хоёр зүйл зэрэгцээл явж байгаа. Тэгэхээр тэрийг одоо хувьцаар хийж болно, эсвэл тэр койноч авч болно, арилжаач хийж болно. Зүгээр тэр төлөлийн мэдлэгийг хөгжүүлье, тийшээ тестлээд үзье гэвэл зүгээр ажилтаа завгүй хүн. Эсвэл ямар нэгэн одоо жишээлбэл хөрөнгө оруулалт хийгээд үзэж болж байна. Эсвэл нэг найстайгаа мөнгө нийлүүлээ бизнес хийж үзэж болж байна.
Энэ болгон бараадтад зарж үзэж болж байна. Энэ бүхэн бүгдээрээ л чиний бизнес данс буюу чиний эрсдэл гарах боломжоос л явах хэрэгтэй. За би болохоор ясэглэр бас юу ч бодохгүй явчихсан. Тэгэл дахиад нэг данс нийцсэн. Эхэндээ тэр миний одоо жишээлбэл бас л одоо юуны гэдэг зовлонгийн хажуугаар ядаргаа гэдэг шиг нэг юм л данс нэгдсэн байхгүй. Одоо нэг чинийх шиг 5 данс биш үү? Бүгд зардлахтай. Тэнгууд дахиад нэг юм жижигхэн данс, бизнес данс гэдэг нэг данс үүсгэнгүү тийшээ би 5% хийж гэлсэн байхгүй. Амар төвхтэйс. Тэг яах вэ? Би мэдхгүй алдаж болно гэдэг л бодол байсан. Ер нь нэг юм хийгээд үзэн дээ. Тийшээ нэг өстө нэр 5% ч айгүй бага мөнгө. Ингээд амар жоохон мөнгө дорд нэг 50 20 мянга 100 мянга тий. Хаваад. Тэгээд энэ ингээд нэмэгдээсэн чинь нэг сая 2 сая төгрөг болоод ингээд хөөрхөн харагдаад эхэлж байгаа. Тунгууд би юу ч болох вэ? Одоо ч өөртөө амар ихтгэлтэй болчихсон тий. Бас ч ингээд хов хоосон тий. Юм хийнэ гэдэг гар биш. Тунгуудаа надад яг тухайн үе зэрэгцээд би тэрийг мэдэхгүй явжсэн шүү дээ. Тэгээд тухайн үе зэрэгцээд би ном бичих юм одоо нөхцөл рүү очиж байгаа байхгүй. Тэр нэг лекц маань видео нь хүмүүст таалагдаж малагдаа. Тэнгууд би үүнийг би одоо бичээд өгчих хүмүүст те. Тэгвэл бол энийг хүмүүс 7 минутын видеоноос 6 дасны арга ойлгохгүй учраас гэдэг. Хоёулаа жишээлбэл ингээ нэг удаа яриад ойлголцчихгүй байсан бол амар штэ. Анхны подкастаар дуусчих штэ. Тэгэхээр ингээд нэлээд урт юм болох учраас окей нэг бичээгээд. Тэгээ би бичгийн тулд би өөрөө бичихлээр надад асуудалтай. Ялар би бичиж байгаагүй. Бичих юм бол буцаага нөгөө дуустал заавал юм болно штэ. Тэнгууд манай нэг найз бичдэг. Тэр яг ингээ бүр номын редакт хийдэг хүн баггүй. Тэгээд найзыгаа чи бич би чамд бүр ингээд диктофон дээр ярьж өгье. Ингээд анхны диктофоноо би 50,000-аар очиж нөгөө дансныхаа мөнгөнд судалдаж аваад. Тэгээд нөгөөтгөр яриад аудиогоо явуулаад 50,000-аар. Тий. Тэгээд нөгөөтгөө ингээд уншуулаа. Тэгээд найздаа би найз нь чамд зүгээр яахгүй. Хоёлаа цалин төгрөе. Нөө найз маань ч гэсэн анх удаа бас ийм санал авч байгаа. Окей, давай нэр туршаад үзье тий. Тэр чинь ажилтаа хүн. Бас нэмэлт орлого авмаар шүү дээ. Би болроо гэдээ найстах. Тэгээ нөгөөдөгтөө бичүүлээд нөгөөдхөө мөнгнөөс өгөөд тэгж яхтаа би дахиад нөгөө нэг олж байгаа мөнгөөсөө 5% хийгэлсэн. Ингэдсэн чинь миний нөгөө нэг мөнгө ингээд 3 сая л боллоо та. Тэрний 2 сая нь ингээд ер нь бол болроо ингээд яваад ингээд дунд нь уншлага машин мөнгө төгрөг өгд юм байна. Яваад алгацснаа сая төгрөл үлдсэн. Сая баг хөрхүүгүй. Тэгээд за ингээд би нөгөө бичсэн юмтай болцсон. Одоо энийгээ хэвлэнэ гэхэд сая төгрөгт хэвлэгэд хийдings 4 сая 500. Хөө хаана 3 сая 500 мэддэг. Ингээд хэлсэн. Тэгэхээр одоо чи боддоо тэгэд надад 3 сая 500 мянган төгрөг дутуу байхад штэ. Надад сая төгрөг л байсан. Тэгэд би хадгаламжинд маань 7 илүү 8 сая төгрөг хахад би тэрнээсээ гаргаагүй хөл бодолтой. Гарахгүй. Энэ миний мөнгө биш. Энэ алдаж болох мөнгө биш. Миний алдаж болох мөнгө сая төгрөг. Одоо үлдсэн нь. Түрүүн гаргацсан. Тэгэхээр одоо яах вэ? Тэнгууд би Facebook дээр номоо гарааг багт нь зарж эхэлсэн. За ингээд ном гарах гэж байгаа авах юм байна уу гэсэн чинь хүмүүс хүүста болж ийн миний таньдаг манд хүмүүс. Тэр тий 20,000-аар. Тэгэд энийг төрүүлж авахын давуу тал баг. Би өнгөө лекц уншиж. Кино юу ч амлаад байгаа юм те. Тэгэхээр наа чи бас зөв л арга шнэ. Тий хүмүүст би ингээд тийм боломж олгож байгаа. Тэгсэн чинь надад дахиад сайт хөрөх бүрсэн хүмүүс итгээд бүр ингээд хэний ч таньж мэдхгүй мөнгөн гэдэг хүн 6 насны арга гэдэг нэг видео хийгээд тэрийг ингээд сонирхож сонсч гэлсэн хүмүүс миний тэр номыг яг энэ 6 насны арга чи ном болох гэж байгаа мэн гэдэг итгээд мөнгө өгсөн байхгүй. Тэгээ би тэр нь нийлүүлсэн чи бас сая төгрөглсөн. Ингээ би 2 сая төгрөг дахиад сох 2 сая 500 дуутсан. Тэр хооронд чил би ажлаа хөдөлтөл яваад байгаа байхгүй. Хэвлэмэлний газараар ярьж мээрэл те. Cover зургийн дүүгөөсөө гуйж гал авахулсан өнгөө. Угаасаа тийм билээ. Чиний номны уртл нэг тийм ач холбогдол өгөөгүй шахаа. Өөрийгөө Facebook-ийн профайл шиг зураг тавиал. Яг үнэ. За тэгэл дараа нь яасан гэхээр 3 байгууллагад орчиж би өмтгөл бичсэн. Хамгийн ихнийх нь болохоор Голомт банкнаас. Тэгээд тэднийхээс би 2 сая төгрөг авсан. Эхнийхэн сая төгрөгийг аваад хэвлэлтнийхэн дараагаар саяг авна. Дараа нь би U-Point-аас бас 2 сая төгрөний өмтгөл бичэн. Тэд нар чинь бас хоёр талтай байхгүй юу? Өөрсдөө бүтээгдэхүүний талаар мэдээллийг энэ хадгаламж өсгөх номны cover дээр тавина. Тэгээд тэдний нэр одоо ус бүх мэдээллүүд нь орно. Тэгээд энэ номыг спонсорлж байгаа. Гуравт нь дахиад нэг найз Батөвшингийн найзаас бас авсан. Тэгээ тэрний урд одоо тэр номны хоёр талын хамгийн наадлын хавцсан хоосон цагаан байдаг. Тэр хоёрыг тэдний кофе шоп мопын сурчлагыг тавьж байд. Өө тэр чинь зарын самбар мамбар шиг. Зарж болох юу л вэ? Ингээд энэ ном энэ зардал яг одоо чил би тэр сая төгрөгөн дээр яаж ном хэвлэх үгдгээс тоглосныг бодлоо. Өнөөдрийг хүртэл би тэр номноос ашиг хараа ч юм уу орлого олъё гэж бодохгүйгээр хийсэн. Тэ гаргаа тавьсан. Тэгсэн чинь боддоо би өнөөдөр 3 сая төгрөгөөр бизнес даасанд хөрөнгө оруулалт хийсэн маань өдөр надад 300 сая. Холд авсан мөнгө босгож гэж байгаа. Би төсөөлөөгүй шүү дээ. Гэтэл би өөрийнхөө хамгийн том орлогыг
зүгээр нөгөө нэг сайн сургалтаа хийх ёстой, сайн одоо хичээлээ заах ёстой гэж л боддог хүн байлаа шүү дээ. Тэгэхээр ном бичиж би ингэж одоо мөнгө олох ёстой гэж ерөөсө бодоочгүй зүгээр л нэг л арай олон хүнд хүрэх чий гэл зүгээр хийгээд үзтэл миний 6 дансны хажууд тэр бизнес данс гэж нэг юм жижигхэн хөөрхөн данс байсан шүү дээ. Гэсэн чи тэр чин бүүм томроод. Одоо буцаагаад хажууд нь ингээд миний 6 дансыг хөөрхөдөө гэж хардаг данс болж хоёрч байгаа байхгүй. Гэтэ ер нь энэ хаанаас эхэлсэн бэ гэдгийг л хэлээд байгаа. Эн чин бизнес данснаас эхэлсэн байхгүй. Үүсгэсэн байсан. Гэтэ яг одоо энэ цаана айгүй чухал дүрм явж байгаа. Ямар дүрм явж байгаа юм бэ гэхээр одоо нөгөө нэг түрүүний одоо жишээлбэл хүний асуулт руу хоёлоо шууд орчих тий. Харин тийм. Тэр хүн жишээлбэл мөнгөө ингээ эргэлдүүлээд байхын зөв гэдэг чинь тий. Бизнесийг нэгдүгээрт амьдралаасаа салгаж ойлгох нь хамгийн ихний дүрм. Юу юм бэ гэхээр би ном анх зарагдаад 3 сая 2 сая төгрөгийн борлуулалт хийгдэн гот би чинь догтлоо шүү дээ. Хөх гэлтэй. Тугуутал бүр ингээл сэтгэл хөдлөл баярлал. Тэгвэл энэ мөнгийг ингээд аваад хэрэгжилмээр санагдав. Гэтэ би яг дүрмээр тогсон. Нэгэн 6-аас хэрэгжүүлсэн учраас надад нэг юм жоохон юм цэгцтэй хандах мэдрэмж төрөөд цалин авъя. Би номын зохиолч гэдэг одоо өөртөө нэр өгöd энэ цалин авъя. Энийг жоохон томортол. Энд чинь одоохондоо бол ингээд айгүй бэби байна тий. Амар жоохон хүүхдтэй. Дөнгөж хөлд орох гэж байна. Ингээд цалин аваад бусад мөнгөний өөрт нь үлдээгээд бүх мөнгөөр бүгдийг нь хэвлэл хийлгэхгүй. Ерөөсөө би 1000-ыг хэвлүүлжсэн. Дахиад дараагийн удаа би 2000 хэвлүүлсэн. Тэрний дараагаар би тэрнээс айхтар ихийг хэвлэх нэг мөсөн мөнгөнд 5000. Нөө. Яг л би зарагдаж магадгүй зарагдахгүй ч магадгүй. Яг л би бараатаа ингээ хоосон бараатаа сууж идэг шиг хоосон номтой ингээ овоолоо сууж юмар. Тэр зарагдангууд тэрнгээр нь буцаагаад хэвлэлийн хэлгэн үлдсэн мөнгөнийхэн гууд байж өөр дээр нь байж гэдэг тийм дүрмээр. Гэтэ өөр дээр нь байж хахад надад нэг юм гарч иж байгаа. Ном ингээд зарагдаад эхэлсэн чинь хүмүүс видеогоор дахиад ингээд тайлбарлаад өгөөч гэдэг. Тэнгууд би лайв видео хийж эхлэх шаардлага усаад би хамгийн анхын том телевизийг авсан. Тэр нь хоримтлагчсэн мөнгөөр онлайн сургалт руу би хөрөнгө хийж үзье гэдэг. Бизнес дансандаа байсан мөнгнөөсөө энэ тодорхой хэмжээ жижигхэн тасалж авч байгаа. Зургатыг авсан. Тэрэн дээр болохоор онлайн гэдэг ийм сургалтын хөтөлбөр хийж тасалж авч байгаа. Тэр лугаа би нэг анх хөрөнгө оруулалт хийж хэдэн төгрөг гаргасан телевиз болсон. Телевиз дээр нэг хичээлээ оруулсан. Тэгээ байжснаа дараа нь яасан бэлэр тэр мөнгнөөсөө компьютер маань одоо видео монтажлах шаардлагатай болсон. Компьютер жоохон сайжруулах хэрэгтэй болсон. Яг компьютер авсан. Тэрний гадаагаар би камера өөртөө жижигхэн камера бичиж эхэлсэн өөрөөгөө. Эхэндээ хүнийхээ гуйж муугаад явж гисэн. Тэгэл номны мөнгийг бүгднийг ямар нэг юм хийчихгүй эхлээд ийш хөрөнгө оруулалт хийгээд үзье гээд номон дотор ингээ бизнесээс одоо солонгоруулаад байгаа байхгүй. Тэгээд ингээд онлайн хичээлүүд заасан. Тэгсэн чинь хүмүүс наадах чинь ингээд юу яагаад тайна. Дахиад бүр зөвлөгөө авъя. Сангээ би зөвлөгөө өгдөг гэсэн. Ингээд бизнес данс ингээд өөрөө хөгжиж эхэлж байгаа байхгүй. Ном нь дараа нь ингээд видео контент болоод тий дараа нь тэр нь болохоор одоо ингээд үргэлжлээд аппликейшн хийж үзье энэ төргээ би бас нэг тодорхой хэмжээ мөнгө цуглуулж энэ үтсэн л та. За ингэж явсан юм байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр одоо саяны тэр нэг хүн бүх мөнгөө бараа болгоно гэдэг үл өөрөө эрсдэл байхгүй. Энэ зүгээр нэг л арга. Зарим хүмүүс болохоор одоо байгаа жоохон мөнгөө дандаа буцаж бараа руу нь хийгээд тэгээд ингэ явж байгаад яг өссөн хүмүүс байдаг. Тэгж өссөн хүмүүс байгаа. Энэ бол зүгээр нэг арга зүй. Гэхдээ энэ өөрөө нөгөө талдаа эрсдэлтэй буюу бүх мөнгөө бараа болгочих юм бол тэр бараа зарагдахгүй байх юм бол эсвэл тухайн одоо жишээлбэл одоо өрсөлдөгчнөр нь орж ирээ тэр зохиол мэдэхгүй эсвэл гал шатчихдаг ч юм уу дэлгүүр нь зүгштэй юу ч болж болно заяа. Нэг эрсдэл үүсгэл юм бол. Тэгэхээр ямар энэний оронд ямар арга хэрэгтэй гэж. Энэний оронд зүгээр авах ёстой бараагаа одоо юу гэдэг 3 саяар бараадсан бол 3 саяар аваад дараа нь танд одоо чи тэрийг зараад 4 сая болчих штэ. 4 саяыг ингээд хийхгүйгээр 3 саяар дахиж хийгээд сая төгрөг байгаа штэ. Тэрийг хажууд нь зүгээр хадгалчих. Гэтэ энэ болохоор удаан биш. Тэр 3 сая та дахиад зараад дуусчих юм бол it's okay сайн байна. Тэр дахиад зарчих. Тэгээд дахиад илүү сая төгрөг. Дахиад ингээ 2 сая төгрөг цаана хажууд нь үлдчихлээ шүү дээ. Нөгөө 3 сая чинь бараа олонгуудаа дахиад хажуудалтаа 2 саяг үлдвэрчлээ шүү дээ. Мөнгө болох. Одоо ингэж 3 саяар нийлүүлчихэд дараагаар нь 4 сая 5 сая болтол хажууд нь ингээ 3 сая юм уу за 3 сая 500-аар ч юм уу хийж чагаад жоохон багаар нэмж чагаад тэнгуудаа дараа нь үнэхээр тэр бизнес чи ашигтай байж чадаад байх юм бол та одоо сая хажуудаа хоримтлуулсан мөнгө шүү дээ. Тэр мөнгнөөсөө дахиад нэг 4 сая юм уу 5 сая төгрөгөөсөө 3 саяыг нь даблдаа 6 сая болгож бүр ингээд 2 дахин бараа нэмж үз. Гэтэ 2 сая хадгаламжтайгаар штэ. Анх оруулсан хөрөнгө оруулалтаа буцаж гаргаж авч яах гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг нэмж болно. Гэхдээ хэрвээ тэр мөнгүүд ингээд шатчих юм бол юу яачих. Одоо тэр чинь ингээд бүр болохоо очих юм бол та юу дахиад тэрийг шатах юм бол дахиад танд амин байхгүй.
2 сая төгрөгийн 2 сая төгрөгийн ам байгаа байхгүй. Ахаа. Бараг эсвэл арай өөр төрлийн бараа бүтээгдэхүүн авч болно. Тэгэхээр ингээд тэр дотроос та цалин ав. Ерөөсө бизнес дансны маш том ажиллах хэвээр горим нь юу юм бэ гэхээр саяны тэр бүх мөнгөө бараа болгоно гэдэг бол нэг л арга зүй болохоос биш энэ дандаа хождог арга зүй биш байхгүй юу? Дандаа ялдаг арга зүй. Найдвартай тийм 100% найдвартай арга бол биш ээ. Нэг л удаа, хоёр л удаа chance боломж өгдөг арга болохоос биш. Эн чинь төгс арга биш. Тэгэхээр яаж тоглох хэвээр би бол ямар аргаар тоглолтыг гэхээр бизнестэй. Номоо одоо жишээл миний ном 2 ном хоёулаа ингээд нэг 3500 орчим байна. Би хэд дээр нь авчихаар нь хэвлдэг юм бэ гэхээр 500-аас 300 очихлоор нь хэвлэлт өгдөг байхгүй. Захалга. Тэрнээс наан бол би олноор нь хэвлдэггүй. Буюу мөнгөө ном болгочих гэдэг байхгүй. Мөнгө бол бэж гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэс наан дахиад надад өөр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх юмнууд гараад ирвэл би тийшээхээ багыг хийгээд үзнэ л гэсэн үг л дээ. Яг л ийм л. Тэгээд тэр дотроосоо дахиад жоохон мөнгө цуглуулж чагаад бүр магадгүй би бүр илүү томоор хэвлэж бас болно л доо тий. Илүү ихээр ч юм уу. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд нөгөө нэг өмнөх одоо системээр явжээ, мөнгөө гаргаж авчээ, буцаагаад хөрөнгө оруулалт ихтэй томхон шиг хийгээд үз гэдэг ийм л дүрмээр тоглож байгаа хгүй. Гэтэ өөртөө бол цайлан ав. Тэр дунд нь холилдож болохгүй. Хамгийн чухал зүйл бол таны байрны, таны одоо босод ингээд үр зээл төлбөр энэ төр бол бизнестэйг уялдаж болохгүй гэдгийг л маш сайн ойлго. Одоо жишээ нь за таксины жолооч байгээ бодъё л да тий. Таксины жолооч. Таксины жолооч бол өдөр болгоод ингээд таксинд явж байгаа. Тэндээсээ орлого олж байгаа. Энэ бол нэгс энэ хүний бизнес үстэй. Ер нь бол за тэгж ойлгож болно. Бизнес гэж харах уу эсвэл зүгээр өөр тэгэд ойлгосон ч орлого гэж бизнес гэж ойлгож байгаа. Магадгүй хэрэг за бизнес гэж ойлгох юм бол энэ хүн магадгүй ингээд нэг хадгаламжийн данс за хэрэглээгийн гутаа дахиад эндээ бизнесийн данс гэж үүсгээд таксиныхаа орлогоос 5% иш нь хийгээд яг нь хийгээл яваад 10% жоох хий. Тэгээд ямар дүрмтэй юм гэхэлэр хийгээд байхлаар тэр таксийн одоо жолоо барихынхаа хажуугаар тэр хүн дахиад тодорхой хэмжээний жижигхэн бизнес рүү хөрөнгө оруулалт их мөнгөтэй болчихж байгаа. Тэр мөнгөөрөө дахиж яг өөр ингэсэн машин авч болж байна. Харин тийм ээ тийм. Таксига одоо тухайн машинаа оны сайжруулж болж байна, өөр болж байна тийм. Ингээд эвдрэл гарах юм бол засварыг хэлж болж байна тийм. Тэгэхгүй одоо таксины жолооч байлаа гэхэд бизнес данс гэж үүсгээгүй, хадгаламж гэж үүсгээгүй байлаа гэж бодоход олсон орлогоо тухайн үедээ хэрэглээл авах юм бол дараа машин эвдэрлээ шууд өөрөөсөө юм уу эсвэл магадгүй зээлэр ч юм уу машинаа засах ч юм уу магадгүй машин нам зогсвол тэр хүний одоогийн явж байгаа бизнес нам зогсох гэдэг шүү дээ. Тэгэхээр эрсдэлдээ эндэлтэй дахиж бизнесийн би тэгэхээр ингэж яг сонсож байгаа хүмүүстэй жоохон ойлгохомжтой болох гэж таксины жолооч гэдэг юм уу дэлгүүрч гэдэг юм уу заавж байгаа. Миний хувьд болохоор за би болохоор одоо ингээд юм тогтмол бизнес байнгын эргэлдэх бизнес байхгүй гэдэг тийм. Миний бизнес гэж харах зүйл бол ерөөсөө за яг одоо кино уран бүтээл контент байгаа байхгүй тийм. За энэ рүү жишээ нь сая сүүлд энэ даавсыг хийхэд цогтоо бит хоёр болон эпизод за тэгээ манай нөө хамтран оролцсон жүжигчид болон бид нар ингээд гурван талаасаа мөнгөө гаргаж хийж байгаа байхгүй юу. Өөрөөсөөсөө гаргаж хийж байгаа. За тэгээд хийгээд юунишн нөгөөд олсон орлогоо өөртөө авч байгаа. Хуваагаад авч байгаа. Авсан орлогоо би тэгэн гут одоо нэг эснээ бизнес гэж харалгүйгээр энэ бол миний зүгээр орлого цалин гэдэг шиг л авч үзээд тэрийгээ шууд хуваагаад хэрэглэцэн байгаа байхгүй. Одоо би тэгээ бодонгод тэрний орлогыг би бизнес гэж харах байсан байх тийм үү? Тэрнийхээ орлогыг би бизнес гэж хараад яг тийм. Бараг бизнес данс руу 100% хийх байсан юм уу? Яг тийм. Яг 100% бүр яг тэр чин бизнес данс. Хэрвээ зүгээр юм өнөөдөр жишээлбэл за зүгээр хоёлаа зүгээр дундчлаа ямар ч тийм юугүй үед чи одоо ингээд нөгөө нэг өнгөрсөн оныхоо одоо бүх орлогыг реклам бүх орлогыг ингээд тавьж агаад тэнгуутаа тэрнээсээ ингээд 2 хуваачих. За реклам одоо юм тоглох бол чиний хувийн одоо цаг гаргаж явж байгаа. За ингээд реклам тоглох юм. Энийг чи хувийн орлого гэж бодчихсан. Хувийн ингээд нэг ямар ч бизнестэй хамааралгүй. Энэ орлогоороо саяны нэг асуудлаа зардлаа 5 данс хувааж байгаа шүү дээ. Тийшээ хийн. Тэгээ энээсээ чи бизнесээ саппортлох мөнгө хийж болно. Үндсэн одоо кино уран бүтээл. Ялангуяа цогтод хоёр хамтран явж байгаагаа бизнес гэдээ харж байгаа. Тэр чинь компанитай шүү дээ. Тэрнээсээ мөнгө төгрөг авдаг шүү дээ. Тэгээ тэрнээсээ ингээд бизнес гэдээ харж байна. Тэнгуүтээ тэр орж ирж байгаа орлогоосоо чи цалин авах хэрэгтэй байхгүй. Цалин авах гэдэг нь өөртөө дахиад цалин тавина л гэсэн үг. Тэр одоо надад нэг асуух гэдэг зүйл бол чи жишээлбэл дунджаар сард хэдэн төгрөгийн орлого олсон байна гэдэг ингээд бодоод үз. Өнгөрсөн
Өнгөрсөн жил тийм үү. Карантин байсан хамаагүй. Ер нь дундажлан л гэсэн үг шүү дээ. Бүгдийн зарим үед олон, зарим үед олохгүй тий. Тэр дундчилчихна л гэсэн үг. Энэ биш интер төгснөөс авч мавснаа. Тэгээ энийгээ бүгдийн дундчлаад үзэхлээр чамаас харт нэг орлого орж иж байгаа харагданаа та. Цалин авдаг хүн шиг тий. Яг үнийг хэллээ. Чи энэгээр ингээл удаан мөлхөө зарчмаараа ингэж амьдралаа сайжруулмаар байна. Яг энэ цалингаараа ингээл явал за сайн даал дээр нэг 30% ч юм 20% нэмэгддэг байдлаар явмаар байна уу? Жил ирэх тусам тий. Чи яг ингээ хувь хүн байхгүй юу? Чи суперстар болсон ч гэсэн чиний орлого тэгэл нэг газар ч зогсох байхгүй юу? Бүр амар олыг танилцуулаад амар үнэтэйстэй халдвар хийдэг болсон ч гэсэн нэг цэг дээр л очино. Тэр бол актил чи бизнесмен биш байхгүй юу? Тэгэхээр бизнесмэнүүд юугаараа өөр байгаа юм гэхээр өнөөдөр өөрийнхөө олж байгаа орлогыг өнөөдөр ямар нэгэн ажилд ч юм уу мэрэгчлээ хийгээд олж байгаа орлогоосоо тодорхой хэмжээг цааш нь хийж байгаа торимтлуулж хагаад тэгээ тэрнгүүрээ бизнес алдаж болох тоглоомор оруулаад тэрнгүүрээ бизнес хийгээд эхэлж байгаа байхгүй мөнгөөр ажиллаад эхэлж байгаа байхгүй. Тэнгуү тэр хүмүүсийн орлого нь даблдах буюу бүр ингээд геометр прогрессор өсөж байгаа байхгүй. Би дээр нэг хүмүүст хэлээд нэг адлуулжсэн чамд бас энэ подкаст ярьжсэн баха. Нэг одоо бизнесийн хуримтлалыг хийгээд айгүй хорт өсгсөн. 2 сарын дотор 80 саяыг цуглуулсан хүмүүс над руу уцаар ирээд баярлаа гэсэн байхгүй. Мөнгөө баярлсан шүү. Би ингээд чиний дансны системээс ингээд 2 сарын дотор 80 саяыг цуглуулчлаа гэд. 2 сарын дотор 80 сая. Тийм. Тэгээд бүр 2 сарын дотор 3 сарын дотор 60 саяыг тэгээ бас 4 сарын дотор 50 саяыг энэ төр гэдэг ийм жишээнүүд байгаа байхгүй юу. Тэгээд нэг хүн над руу баярлаа гэж залахгүй юу. Тэгэхээр би за баяртай над сайхан байна гэдэг. Тэр залуу болохоор юм жижигхэн шүдний имлэгтэй залуу. Бас нэг бүсгүй байсан, бас нэг имлэгтэй бүсгүй. Нэг ахаас яхагаар ингээд бас эмгтээчний имлэг те гэдэг ч юм ийм янз янз хүмүүс байсан. Тэгээд тэр хүмүүс тэгж өөрчлөлт гаргалаа гэдэг би фэйсбુક дээр бичсэн чинь тэр нэг доор нэг залуу намайг алах нэ. Чи бүр сангийн сайт болол яа тий. Шууд тийм ингээд наваа ингээд хатгаж байгаа байхгүй. Чи чинь баг бурхан юм шиг лээ. Тэр хүн нэг юм ойлгоогүй байхгүй. Тэр хүн юу ойлгоогүй гэхээр эн чинь бизнес дансны хоримтлал байхгүй. Бизнес дансны хоримтлал гэдэг нь. Одоо би яг өөрийнхөө бодит жишээ хэллээ. Би өнгөрсөн 7 сард бизнес данснаас 50 сая төгрөг авсан. Тэ би машин авсан 7 сард. Энэ би бизнесээс 250 мянган төгрөгийн цалин авч явжгаад тэгээд тэрийг дараа нь 500 мянган цалин болгож нэмээд дараа нь сая төгрөгийн цалин болгосон. Тэгэхээр тэр дотор мөнгө байгаа л эсвэл байгаа л гэсэн. Би тэрнээс ихээр авахгүй яг тогтсон хугацаанд тогтсон ажилтны шиг цалингаар л авсан. Бусад орлого болохоор түрүүний нэг халтур гэдэг шиг чиний нэг хөдөлгөөн тэрэн шиг л явна. Тэгээд би тэр дотор мөнгө байлгаж жагаад тэгээд нэг удаа би ноогдлаа шиг мөнгө авч байгаа байхгүй. 50 сая. Гэхдээ нөгөө бизнес даасан донд ч нь бол үлдчихэж байгаа үстэй. Хослохгүй. Гол дүрмэл тэр. Ерөөсөл дүрмэн тэр. Хэрглэж болох мөнгө. Тэгээд тэрний дараагаар би 7 сард машин авсны дараагаар боддоо тэрний дараагаар ингээд ковид мод боллоо шүү дээ. Тэгэхэд ингээд явсаар хагаад 12 сар 1 сард би цалингаа багасгацсан өөртөө авах цалингаа. Ялар ноогдлоо шиг томыг авсан учраас. Тэгэж явж байгаад 12 сар 1 сар сая боллоо шүү дээ. Ингээд цаана 7 гэж 8 сар 9 10 11 12 5 сар 5 байна уу 6 сарын дотор би дахиад офс судалдаж авахд 100 сая гаргаад ирчих واخхой. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бизнес хоримтлал واخхой. Бизнес хоримтлал. Төрөний авдаг 50 сая чинь бизнес хоримтлал واخхой. Тэгэхээр бизнесийн хоримтлал том байдаг واخхой. Хувь хүний хоримтлалаас. Одоо ингээд тэгэхээр хүмүүс тэрийг ялгаж ойлгохгүй учраас хүмүүс уурлаад байгаа واخхой. Тэгэхээр саяны их ч одоо жишээлбэл ингээд би ингээд мөнгөө бараал болгож игээд штэ тий. Тэр хүн ч гэсэн саяны шиг бизнестэй хоримтлал хийгээд тодорхой мөнгийг нь эргэлдээ саяны би өмнө ярьсан систем шүү дээ. Ингээд явах бол энэ хүн гайхна бизнесээ. Вау, миний бизнес чинь ингээд хажуудаа ийм бизнесийн хоримтлал ийм болчлоо гэдэг. Түрүүний нөгөө нэг бурхан шиг зөвлөгөө өгöd байгаа шиг сонсогдож байгаа байхгүй. Өчи чи сангийн сайд болчмоор юм шиг гэдэг шиг. Тэгэхээр хүмүүс ингээд хувийн хоримтлалаа бизнес хоримтлалтаа андуураад байгаа байхгүй. Чи ялгаатай байхгүй та. Тусдаа. Тэгэхээр би чамайг ирээдүйд ийм одоо жишээлбэл ингэж өгөөж өгдөг машинтай болоос гэдэг үгнээс магадгүй тэр мөнгөөр чи яаж болох юм гэхээр чи кино продюсер хийж болно. Зөвхөн өөрөө тийм өөрөө оруулалт хийдэг. Тэгэхээр тийм продюсер болохын тулд чи одоо өөр дээрээ хатуу тоглоно гэсэн үг байхгүй. Өнөөдөр жоохон хэрэглээгээ танаа дахиад жоохон хогийн мэдрэмж аав жоохон хэцүү болно. Гэтэ яг чи өнөөдрийн 10 өнөөдөр чи 21 он тий. 21 он 22 оноор жижигээ гэж жоохон мяа явна. Заа хэрэглээний явж тэр ингэж явна. Дугуунаа л явж байгаа. 23 онд штэ. Чи
ашиг өртөх байхгүй. Одоо яг жимс чи амар орох. Ягаад гэвэл чи энэ 2 оноор 8 байсан байхгүй. Гэтэл чи 2021 оноо, 22 оноо, 23 оноо бүгднийгийн дундсаад аятайхан байх юм бол 24 онд чи яа хэвээрээ л явж. Дундчлал яваад байна. Өө чи нэг яхалаа нэг л санхүүгийн тухай ярьсан. Мөнгө төрөгцөө байна гэл. Өөр зэлтэй гэл явж байна. Тэгэд надаа нэг зүйл ажиглагдсан. За бизнес дансны талаар ерөнхийдөө сонсогчид ерөнхийдөө ойлгож байгаа. За бизнес данс, хадгаламжийн данс хоёрыг хувийн данс хоёрыг ялгах хэрэгтэй юм байна. Тэ? Тустай байх хэрэгтэй юм байна. Ялангуяа бизнес данс бол бизнес данс. Энийг тустай байх хэрэгтэй. Хувийн данс бол тэгэхгүй энэ хоёрыг холчих юм бол утга алдах юм байна. Жишээ нь би ингэж бодоод байна л да зөвхөн юм хүн юм нэг хоёр морьтой гэж бодъё л да тий. Нэг нь бизнес дансны морь, нөгөөх нь хувийн дансны морь. Энэ хоёрыг ээлжилж онвол арай хол явна. Тий. Ганцхан бизнес дансны морьоор ингээл яваал нөгөөх нь нэг хэдэн жилдээ яваал сөхрөөд гэдэг шиг л ингээд ийм хоёр юм байх. Энэ хоёр нь гэхдээ тустай байх хэрэгтэй юм байна. Тустай байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо чиний жишээлбэл ингээд одоо киноны одоо нэг том орлогод ороод ирвэл тэр мөнгө чинь жишээлбэл одоо ингээд гэр бүлийн хувийн нэг өөр байгаа штэ. Тэр чинь бизнестэй холбоогүй штэ. Танай бизнес чинь чамд өөр тавьчихсан байна штэ. Тэгвэл чи тэр бизнесийн мөнгийг тийшээ төлөх нь шодрог бос байхгүй юу? Ер нь бол одоо ингээд надад байгаа бүх одоо өөр ширний асуудал бол миний бизнестэй ямар ч хамаагүй байхгүй. Нэг нь байр авч байраад өгчүүлсэн, нөгөөх нь гэр бүлийн асуудал. Тэгэл тэгвэл чи тэр надад цалингаараа шийдэн штэ. Тэгэхээр бизнес болохоор хэрвээ бизнес чинь ямар нэгэн ийм одоо юу гэдэг нэг мундаг камера аваач юм уу эсвэл одоо юу гэдэг нэг ийм бизнесийнхээ хөгжүүлэлт юм хийж чад кино хийх гэж хүнээс мөнгө зээлээгүй л байна л да. Тэгэхээр тэр зээлийн юм руугаа явж байгаа бол тэр чинь бизнес танс бизнесийнхээ өөрийг шийдэх хэрэгтэй. Ингээд энэ чинь урсгал нь тустай байхгүй. Бизнесийг нэг юм тустай дахиад нэг хүн л гэж харах хэрэгтэй юм байна лээ. Энэ чинь өөрийн гэсэн зардалтай, өөрийн гэсэн өрттэй, өөрийн гэсэн одоо чоорлоготой тий. Өөрийн гэсэн одоо шийдлэлтийн хэрэглээтэй гэдэг юм уу та тий. Жишээл тэгэл явна. Жишээлбэл өнөөдөр одоо манай офс дээр байгаа интернетийн зардал бизнесийн тасаас гардаг. Манай гэрийн интернетийн зардал миний цалингийн тасаас гардаг. Ингээл тустай. Би болохоор энэ газрын захирал нь гэдэг ажилтан гэдэг нэртэй байхгүй. Өөрийгөө захирал гэдэг ажилтан гэж нэрлэж байгаа. Тэгэл чи цалингаа л сайн ажиллавал чи сайн цалин аав. Моочлууд муу цалин. Тэгвэл ерөөсөө энэ данс хөтлөх хувийн мөнгө санхүүгийн аргыг зөв бариад сурах нь нэг талаараа магадгүй захирал биш ч байсан те таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, магадгүй нэг уран бүтээлч байлаач гэлээд зүгээр хувьдаа өөртөө энэ дансны зохион байгуулалтыг хийгээд ирэх юм бол өөрөө захирал болж гин, ажилтан болж гин те юм болж гин. Тэгэд чиний түрүүний хэлжсэнээр 21 22 онд ч юм уу яах хэцүү байлаа гэ те. Тэнгууд надаа яг үндэ хэцүү санагдаагүй. Надаа сая нэг орлого орж ирсэн. Тэр орлогыг би ингээд хувааж байгаа байхгүй. За 40% хадгаламж руугаа. За нөгөө зээлийнхэн данс руу, за нөгөө гэр бүлийн асуудлын данс руу гэдэг ингээд тэгээ хэрэглийнхаа данс руу гэдэг ингээд хуваарлсан чинь надаа яг юу мэдрэгдсэн гэхээр амар гоё кайфтай санагдсан. Бүр амар гоё тийм нэг стрессгүй заяа. Өмнө нь би одоо ингээд нэг орлого ороод ирчин гот одоо чинь энийг за өрөндөө яаж хүрэх үү, яах вэ хүү гэл ингээд амар их бодоол одоо өрлөгөө өгчих үү, эсвэл тийшээ нөхчих үү, ийшээ бүгдийг нөхчих үү гэдэг ингээд амар их нэг орж ирсэн бүхэл орлогоо яах вэ гэж боддог байсан чинь тэгж зүгээр санаа зовхгүйгээр хуваацсан чинь ямар ч стрессгүй бүр амар надад бүр үнэхээр кайфтайс би бүр өөрөө бүр баярлаа. Воо ямар гоё юм бэ. Тэгээд яг надад бол тэр орлогоноос нэг үлдчихэж байгаа за надад нэг 150 сая төгрөг үлдлүү дээ. Нэг сая төгрөг орж ирэл тэг би хуваагаад яасан чинь ингээл надад 150 сая төгрөг үлдчихэж байгаа. Тэгсэн мөртлөөд би тэр 150 сая төгрөгтөө үлдчихэж байгаа мөртлөө надад бүр кайфтайс. Би бүр хөөх гэ тэгээд тэр 150 сая одоо за эн чинь миний орлого юм чи би одоо яаж ч болно ч гэж бодож байгаа. Гэхдээ яран үрэх гээд байх шаардлага гарахгүй байгаа үрээгүй тэгэл баг сагаар хэрэглэх юмдаа хэрэглээл явчихж байгаа. Тэгээ би мөнгө боцоохгүй. Зүгээр хүн орж иж байгаа орлогоо ингээд зөв хуваарлцгал юм бол айгуу гоё юм ингээд кайфтай байд юм байна. Нэг юм ингээд стрессддэг юм байна. Нөгөө нэг өрөндөө эхэлж өрөө эхэлж бодохгүй хадгаламжаа төрүүлж бодоод ангууд. Одоо би нэг хадгаламж чинь бас хөөхөө өсөөл байгаа шүү дээ. Би тэрний дүнг бол одоохондоо зарлахгүй гэж бодоод байгаа. Би нэг энэ подкаст эхлүүлснийх дуусахтаа тэ магадгүй 10 дугаар дугаар дээр ч юм уу. За миний хадгаламж одоо эд өссөн байна га зураг хөрөгтэй ч юм уу тэ бүр ингээд магадгүй бүүн болж магадгүй хүмүүс бүр гайхаж магадгүй. Гэхдээ би энийг үр дүн нь бол би маш цахилгаан баттай
хадгалаа явж байгаа. Аль болох тэр лөө орохгүй гэдгийг бүр шийдсэн. Тэгээд нөгөө өстой доод хязгаараа дуусгаа явж байгаа. Тэгэнгүүт надад кайфтай байсан. Одоо тэгэнгүүт би одоо чамаас нэг зүйл асуух гэдэг юм. За би одоо ингээ гэр бүлийнхээ хүнтэй ярингууд одоо машинтай болъё гэд бид хоёр ярьж байгаа байхгүй. Одоо машинг байгаа шүү дээ. Би ч дугуйн явж байгаа. Тэгсэн чинь машинтай болъёгийн гоо за би бол ихний ээлжинд зүгээр пүрүстэй болчих гэж бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо надаа нэг нөгөө нэвтрүүлэг хөтөлснээ гэдэг ингээд цалин гэс нэг 5 сая төгрөг орж ирэх байхгүй. Тэгэхээр би ингэж боддохгүй. Тэр 5 сая төгрөгийг шууд аваад хуваарлахгүйгээр шууд банк ус дээр очиж машины одоо урьдчилгаа болгож өгөөд үлдсэнийг би сарын графиктай ингээд төлнгээд ингээд машинтай болчих юм билүү гэж бодсон байхгүй юу? Чиний хувьд юу гэж зөвлөх вэ? Би тэгээд би бол одоо машинтай тэнгууд нөгөө хадгаламжаасаа авмааргүй байна. Бусад данснуудаас авмааргүй байна. Надад одоо юу гэдэг машин аавна гэж нөгөө данс үүсгэх учраас тийм хуримтлал нь байхгүй. Тэгэхээр би орж ирэх тэр орлогыг тэр бол бизнес орлого биш. Тэр зөв миний одоо нөгөө ажлын орлого те. Тэгвэл би тэрийг аваа шууд ингээд машин болгочихгүй. Эсвэл нөгөө зарчмаараа л хуваах хэрэгтэй юу? За, хоёлаа зүгээр одоо би бол ингээл хараад байна л та. Чи үндсэн дүрмээ зөрчиж чинь үгүй юу гэдгийг сонир л тоо. Үндсэн дүрмээ. Тэр нэг юм бэхлээр орж ирсэн орлого болгоныг хуваана гэдэг дүрм чинь зөрчигдөж байгаа байхгүй. Орж ирсэн орлого болгоныг. Тэнгуү чи ингээд дахиад дүрмээс ухарж байгаа байхгүй. Амар том ингээд алдаа хийж байгаа байхгүй. Зүгээр энийг жоохон хувийг нь өөрчлөөд үзье. Яг тэгэхээр одоо үнэхээр чам таяр ингээ машин авах хэрэгцээтэй байвал хамаагүй зүгээр хадгаламжаа хажууд нэг машины дансны ичж болно. Дансны ичж болно. Тэгэхээр ингээд мөнгө ороод ирэхлээр машин авах тий урьдчилгааны данс гэдэг оройтхгүй шүү дээ. Тэгэхээр тэр орлого орж ирсний дараа тэрийг машин болгоно. Тэнгуут дахиад тэр чин зээлийн чин нэмнэ. Нөгөө нэг зээлийн чин системийг дахиад өөрчилнө. Бүүн заван юм болно л доо. Тэгэхээр ингээд нөгөө нэг хүн за машин ямар ч савн гэхдээ лизингээр авна. Тэгэхээр дараагийн орлогыг тогтворжуулах хэрэгтэй. Ямар ч анхны дүрмээ зөрчихгүйгээр тоглоомд орж ийн гэдэг нь чухал байна. Дүрмээ зөрчихгүйгээр. Тэгэхээр хадгаламжаа эсвэл одоо хадгаламжаасаа тодорхой хувийг нь машин одоо худалдаа авч болно. За юу гэдгийг 5-1-ээр нь машины хөрөнгө оруулалт хийя. Тэгэхээр хадгаламж өөрөө манай амьдралын одоо дэмжих стил юм чинь. Ч юм уу. Ингээд нэг юм дүрмийн тоглолтууд юм. Гол нь орж ирж байгаа орлогоо хуваадаг системээр нь хуваана. Гэхдээ яг хувийг нь арай өөрчилж болж юм. Би зөв тийм хувилбар хэлмээр байна. Одоо орж ирэх ингээд том орлого байх юм бол хадгаламжаар өндөр хувь идэг байсан бол арай багыг хийгээд хийн. Ямар ч зэ хийдгэрээ. Гэхдээ хувийг нь багасгаад энэ нөхцөлд би машин авах гэдэг учраас гэдэг. Ийм системээ хөвтөхгүйгээр л одоо шийдвэр гаргаарай л гэдгийг хэлэх гээд байна. Тэгвэл нэг юмн дээр ингээд сэтэл хөдлөл те. За өнөөдөр чи ингээд энэ удаагийн орлогыг ингэчих юм бол дараа нь чи дахиад яг энэгээр л ажиллана. Чиний тариг бол найдвартай. Одоо харин би нэг удаа тэгсэн юм чин дараагийн удаа энэ орлого ингээд тустаа л да. Тэгээд энийг тустаа гэж бодоод харин би бас тэгж байгаа хүмүүс магадгүй подкаст сонсож байгаа хүмүүс ямар нэг юм хэрэгцээ бас авах гад ч юм уу те. Надтай адилхан одоо за яг надаа машины юу гэдэг өөр хүмүүст бас өөр юм авах юм хэрэгцээ гарангууд хүмүүс орлогоос за дараагаас нь хувайда энэ удаагийнхаар энэ авах юм авчидаа гэж бодож иж магадгүй гэж бодож би нэг бас асууж байгаа хгүй. Тэгэхээр ерөөсөө юм байна. Сонсож байгаа хүмүүстэй ч гэсэн хэлэхэд багийнхандаа ч хэлэхэд ерөөсөө орж ирсэн орлого болгоо хуваахан зөв юм байна. Хувин дээрээ өөрөө менежментээ хийх юм байна. Тэ? Өөрөө менежментээ хийх юм байна. Тэгээд чиний орж ирж байгаа орлого юунаас орж ирж байгаа? Би тэгэнгүүт нэг юм бодохгүй. Одоо би за бизнес данс гэдээ би одоо өнөөдрөөс ахуулаад за миний дараагийн гэрийн даалгавар бизнес данс үүсгэх тий. Тэгээ бизнес данс руугаа яг бизнесээс орж ирсэн орлоготой. Тэгэнгүүт би бизнесээс орж ирж байгаа орлогоо шо бизнес данс руу байна. Тэндээс өөрөө өөртөө цалин авна. Яг үнэ. За магадгүй бизнес данс руугаа эхлээд нөгөө нэг юу яачих. Зүгээр эхлэж байгаа хоримтлал үүсгэж бизнесээ. Яаран цалин авахгүйгээр цалин авахгүй. Зүгээр л юу нэг өндөр хуваарч хийх хэрэггүй. Төрөний хэлдэг шиг. Тэгэхээр төрөний хэлдэг шиг одоогоор бол чиний орж ирж байгаа орлогын төр чинь бол бүгд ингээд чиний хувийн амьдралтай чинь ингээд уялдах гад хэцүү байгаа юм чинь шууд хэрэг бизнес болгоо салахад хэцүү л ах л та. Тэгэхээр чи ер нь бол зүгээр бизнес данс гэдэг нэг хоримтлалын жижигхэн данс нэг чинь. Тэр нь болохоор 5% их өндөр бишээр. Зүгээр тижээж илээ. Яг л тэр чинь бизнес болж эхлэегүй. Гэтэ бизнес руу болгоно гэдэг нэг юм данс нэг. Астаа ер нь болгоно гэдэг тийм. Тэгээ одоо харин орж ирж байгаа мөнгөө одоо бизнес их гэж ялахгүй яг өөрийнхөө орлого гэд нөгөө 6 дансаа тий 5 6 дансаа тийжгээд явчихсан зүг л дөө. Тэгээ удахгүй бизнес данс чинь жоох ингээ бийжээд эхлэнгууд чи дараа нь чиний бизнесийн ажиллагаа ч гэсэн жоох ингээ жигдрээд эхлэх үед
бизнесийн амьдралаасаа салах хэрэгмэлц рүү буюу түрүүний саяны нээсэн данстай холбож явах хэрэгтэй. Тэгээ тэрнээсээ дараа цалин нэмэлт цалин авах гэсэн үг байхгүй нэмэлт. Юу гэхээр чи одоо нөгөө нэг түрүүний хөтөлгөө өөр чиний одоо хийдэг ажлуудаараа тэрнээсээ орлого аваад тэгээд бизнес данснаас болохоор нэмэлт цалин авдаг гэсэн үг. Окей. Тэгэнгუთ одоо за би нэг сүүлийн асуулт нь ер нь одоо 4 дугаар хийчихэд дахиад юм ойлгоогүй л асууж байна. Гэхдээ би зүгээр яа нэг нөгөө асуух байсан. Би одоо за нөгөө хуримтлал хадгаламж гэдэг үсгээл байгаа штэ. Нөгөөх маань ингээд байгалаа. Би ер нь яг тэрийг хизээ юунд хэрэглэх юм бэ? Надаас ингэсэн байхгүй. Манай ихнэр чи за тэр хадгаламжаа яг хизээ юунд авах юм гэд надаас асуухгүй юу? Хизээ авах юм гэдгээр нь би 100 сая болгоно гэдгсэн байхгүй. За тэгвэл 100 сая болчихоор нь тэгээд юу авах юм? Юу хийх юм? Би 200 сая болгоно гэсэн чинь гэдэг чи тэг угаасаа ихнэр ойлгож байгаа 200 сая болгоёор яах юм хэр би 300 болгоно л гэж хэлнэ шүү дээ. Тэнгод ихнэр өөрөө ойлгоод ингээд инээж байгаа байхгүй. Гэхдээ нэрээ би яг өөрөөсөө асууж байгаа байхгүй. Бид нэрээ тэрийг яг хадгалаад байна. За тэрийг би яг хизээ юунд авах? Юунд хэрэглэх юм? Тэр бол одоо нэг одоо нөгөө аяллаа данс шиг ингээд нэг юм зориг нөгөө данснуудад зоригтой байгаа шүү дээ. Энэ хадгаламж маань бол ямар ч зориггүй байгаа. Гэхдээ би яг юунд тэрийг хэрэглэх юм? Чи улам аюулгүй болчих. Чи улам аюулгүй болно. Тэгээд чи улам ийм 50 болно. Санхүүгийн хувьд үү? Ер нь л асуудалд маш 50 андас сурсан байна. 3 дугаар танай амьдрал яг санхүүтайгаа зэрэгцээд сайжирна, улам сайжирна. Яг л танай хадгаламжны мөнгө байнга танай амьдрах байрчин сайжирна. Хүн ер нь ягаад илүү гоё газар байр авдгийг аюулгүй л ахгүй. Гол дүрмэл тэр. Хүн ягаад жишээлбэл Брюс унжсна ягаад шууд жип авдгийг. Өөх магтал бүр бага байхгүй. Ерөөсө 4 маягийн. Тэгэхээр болоогүй байж захта санхүүн чадлагүй байж захта хүн үнэтэй юм авчих юм бол тэрнийхээ зарлыг дийлэхгүй өөрөөсөө сөхөрчөөд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л танаа систем сайжраад байгаа. Хоёрдугаар чи илүү том тоглогч болно. Юу юм бэ гэхээр хөрөнгө оруулалт систем руу хөрөнгө оруулалт хийдэг болно. Бүр даашаа хүүхдтэй чи хамгийн мундаг хөрөнгө оруулагч болох байхгүй. Маш сайн боловсрол олгож чадна. Маш сайн сургууль сургаа төлбөрийн төлдөг болно. Тэр нэг тийм асуудал гайг болох байхгүй. Зүгээр гол нь өнөөдөр яг чи 100 сая 200 сая тухайл ярьж байгаа бид нар. Бид нар мэдэхгүй байхгүй. Тэгэхээр би бол чамд юу санал болгоод тэгэхээр систем санал болгоод байгаа. Систем гэдэг нь энэ систем чамд бүр юу ч өгч магадгүй. Бүр ямар ч гоё одоо жишээлбэл том үр дүн авчирч магадгүй. Учир нь хэм бол миний хувьд бол систем намайг 1000-аар авчирсан байхгүй 1000% рүү. 1000% гэдэг ч одоо айгу утгагүй тоолдоо би ойлгохгүй шүү дээ. 100%-ийг л төлөвлөдөг хүн. Одоо чиний тарих бол чиний 100% чинь 100 сая байхгүй юу? Хамгийн гоё хэсгэл дээр. Гэтэл чи ингэж бодоод зүр яг тэр 100 сая маяга бодохгүй явж байгаа. Зүгээр саяныхаар хуваарлал явуулсан чинь нэг бисэн чинь 1000% дээр. Тий. Үгүй би 500 саяыг хадгалсан бах юм. Тий. Нийлүүлээд өтсөн чинь гэдэг дээр өтсөн байж болохгүй. Тэр үед бол яг хөглөр энэ систем намайг улам аюулгүй, улам сайхан болгоод байгаа юм байна. Би улам ингэж асуудалд хандах хандлага маань өөрчлөгдөх юм байна. Тэгээд ээж аав руугаа та нар тэгээ данс нэгээд хандив өгдөг болж болно. Зөндөө юм байна заяа. Тэгэл одоо эсвэл одоо юу гэдгийг би дахиад дараагийн ээлжин дээр нэг дансыг санал болгоно. Эхний ээлжинд бизнес дансыг санал болгоч. Тэр дахиад чи ингэж өөр бусад асуудал руу хөрөнгө оруулалт хийдэг болно. Боловсрол эзэмсэн ч болно. Дахиад өөрийгөө хөгжүүлээгээд ойрын хөтөлбөр рүү явсан ч болно. Ингээд л нөө чиний хийж болохыг хүсэж исэн дараагийн мөрөөдөд идэг амьдрал руу чинь алхам малхмаар маш баттайгаар маш аюулгүйгээр авчиж байгаа байхгүй. Халтгаа очиж үзэж нэг зугаалж үзчихээ тамаг амьдралаа өрөнд утгачаад цэстэ гоё аяллаа харин одоо төлбөр төлөхөөс гэж судаг хүмүүс байгаа болно гэсэн үг байхгүй. Ерөөс ойлголоо. Яг одоо бас нөгөө сонсож байгаа хүмүүс дээр бас хамт хадгалж байгаа хүмүүс дээр ерөөсөө манай багийнхны хувьд бол тэр мөнгө хит болоод хизээ юунд өрхөн гэхээсээ илүүтэйгээр энийг хийгээд ингээд зарчимтай ингээд дэг журамтай яваад сурах юм бол яг тэр хадгаламж өсөж байгаа шиг дагаад хүний амьдрал өөрөө юмар ингээд өсөх юм байна. Ерөөсөө л цэгцтэй бөгөөд ингээд зарчимтай хадгалсны үр дүнд чиний өөрийн чинь амьдрал санхүүгийн байдал бат өгөөд ингээд нөгөө хүсчихсэн одоо гоё байр, гоё машин ч байд юм уу энэ бүгдээ маш зөв аргаар зовлонгүйгээр хүрээд ингээд дараа нь харахад тэр болгондоо ингээд стрессгүй гоё хүрцэн нөгөө талдаа харахад бас хадгаламжтай. Бат найдвартай ардаа маш том
хамгаалттай байж ах л байна шүү дээ. Окей, тэгвэл би одоо нэг зүгээр за нэг зүйл нь. За бизнес данс дараагийн даалгавар дээр. Би бас ингэж үзэхгүй. Эрүүл мэндийн данс гэж байх ёстой юу? Хадгаламжч. Одоо миний нөгөө хадгаламж уу? Ерөөс үндсэн хадгаламжч удахгүй эрүүл мэнд рүүгээ хамгийн том фокус чиглэж байгаа. Тийм үү. Би бас харин эрүүл мэндийн данс гэж нээгээд тэрлүүгөөс хэдэн төгрөг хийж явах уу? Магадгүй ерөн дээр хадгаламжлал боо. Тэр хадгаламжнаас тодорхой хэмжээгээр нь маш бага хуваар нь шинжилгээ өгч болно. Наад хадгаламжийн чинь гол бас үүргэн тэр. Танах байраа сайжруулах юмн дээр хадгаламжнаас тодорхой жоохон хувийг авч болно. Наад хадгаламжийн чинь гол нөөц нь тэр. Ер нь бол хүн ингээд асуудаг штэ. Уулаас ингээд нарийнхан ингээд уулын ус ингээд горх ингээд орж иж байгаа. Тэд тэрийг унтлагандаа л хэрглэж амждаг болохоос тэр нь ингээд тэрийг ингээд цөөр мүсгэх юм бол тэр чинь ингээд алга болчихно гэдээ хүмүүс бодоод байдаг. Гэтэл тэнд нэг одоо хүн ингээд цөөр мүсгэж ингээд ухаат ингээд жоохон тойр цооног үсгчлээ л дээ. Тэр нарийнхан ус нь уг нь ундаалганд нь хүрдэг байхад тэрийг ингээд нэг хэсэг бүр уухгүйгээр тесэж яагаад ингээд тэр нэг жижигхэн цөөрм болгож эхэлж байгаа байхгүй. Асуулт тэр нэг цөөрм болгож яах гэдэг ингээд чиг утгагүй байхгүй. Юу юм бэ гэхээр уулын ус тасарч магадгүй л байхгүй. Амьдралаа таслахгүй тулд л гэсэн үг. Тэгэхээр ингээд систем нь маш нарийнхан жижигхэн гол ингээд урсаж орж ирж исэн ч гэсэн тэрнээс чи ингээд татаж өгөх гээд маш хэцүү байсан ч гэсэн өнөөдөр чи танаа ундлаганд ингээд таараад дуустдаг байсан ч гэсэн чи тэрнээс л цөөрөн мүсгэхгүй бол уулын ус тасарнаа л гэсэн үг байхгүй. Вау, өстой гоё үг байна. Бүр оройроо ёнк гэж арлаа. Цөөрөм чин томроодлах тусам танах чин ингээд тэнцээ мал аж ахуй эрхэлж болж гин тийм ингээд газар тариал хийж болж гин хүн ард нь тэнцээ цуглаж болж гин тийм ингээд жижигхэн тосхон үсж болж гин тэгээд усаа зарж болж гин гэх мэтлээ. Ерөөсөө маш энгийн зүгээр ойлгомжтой л юм байна шүү дээ. Өсөн дэвжин тийм ингээд хүн чиний орж ирж байгаа тэр урсгал усыг чи нарийнхан ч байсан хамаагүй ингээд хоримтлуулаад эргээд чиний амьдрал өөрөө л юм байна. Яг хөө нөгөө талдаа бид нар яг энэс нь харж чадахгүй байгаа нэг зүйл нь бол хүн гэдэг тэр мөнгөний тооных нь нутгаас илүүтэйгээр мөнгө хадгалж байгаа түрүүний чиний хэлдэг тэр өгүүлбэрүүд их чухал та. Би ингээд амар гоё тайван болж гин амар тийм тэ сэтгэл хангалуун болж эхэлж гин тэ стрессгүй болж гин гэдэг юмнууд чинь хүн тэр аюу чухал байхгүй. Тэгэхээр би ингээд ийм цэгцтэй болж гин амар тийм одоо тайван болж гин тийм амьдралыг мэдэрч гин гэдэг. Уусаа бид нар тэгж л амьдрах гэдэг байгаа байхгүй. Тэр байдлыг авчирж гинэ гэдэг нь энэ өөрөө тоон утгаасаа илүү. 10 сая төгрөгийг ингээд олсон яста ямар мундаг юм бэ 10 сая төгрөг гэж бодхоос илүүтэйгээр энэ мөнгийг олох тэр үйл явдал нь тэр хүний ухаарсан ухаарлал нь тэр хүний мөнгөтэй харилцах байдал нь тэгэд одоо юу гэдгийг буцаагаад нэг гэр бүлээ одоо мөнгнөөс ингээд их мөнгнөөс бас хамгаална гэж ярьдаг. Энэ айгу сонио өгүүлбэр. Юу гэхээр хүнийг ингээд нэг мөнгө хэрэглээр нь хийгэл хам хүн ингээд улам задраад улам сонирн болоод улам ийм ачаа ааштай болоод дээрлэхүү болоод бүхнийг мөнгөөр шийдэх гээд өнгөрөө болоод байх магадaltaй юм л да. Тийм учраас хүн хэрэглээнээс мөнгөгүй байх тохиош. Хэрэглээнээс холдуулна гэдэг хадгаламж руу хийгээд өөрөөсөө бахан холдуулаад яг хэрэглэж болохгүйгээр аваач тавиад бизнес руу оруулж хаяад хэрэглээдээ маш багыг маш зөвөр хэрэглээд явахлаар хүн ингээд хүн чанар алдагдах нь бага юм шиг санагддаг л та. Яг одоо дэлхийн баячуудыг ингээд харахад хүүхэд нь ингээд утас мутас аав маавасаа гойж муугаад баг ингээд пад мэдгүү тэр нэг жоохон горгор тэр бомтыг хөтмөртлөө ингээд харахад тэр амар зөв хүмүүжлтэй тэр тэр хэрэглээрөө ингээд хүүхдтэй мөнгө өгөөл эргэн тойрны хүүхдүүд нь өнгөрүүлэл байдаггүй ингээд тэр хүүхэд өөрөө тэр мөнгөнд ингээд ямар нэгэн байдлаар эвдрээгүй зүгээр маш бага мөнгөөр амьдардаг яг жирийн яг адилхан хэрэгэлдэг учраас тэр хүний зан төлөв байгаа байдал нь амар тийм хүнээрээ байгаа юм шиг санагдах байхгүй. Тэгэхээр мөнгийг өөрөөсөө холдуулах буюу гэтээ холдуулна гэдэг нь бүр мөнгөгүй байх гэсэн үг биш болчихж байгаа юм тийм байна. Таны мөнгө. Гэтээ шууд одоо аваад хэрэглээ идэж уугаад ингээд хүн ингээд идэх тусмаа улам тансаг руу зорьдог. Хүн хэрэглэх тусам улам тансаг руу явдаг. Тэрнээсээ кайф авч чадгаа байлдаг. Тэгэхээр тэрийг ингээд яг ухаалгаар ингээд холдуулаад байгаа байхгүй. Зөв зарчимтайгаар холдуулаад их идэх гэсэн талтай гэдэг чинь. Окей. За энэ удаагийн дугаар бас сонирхолтой байсан баха гэж найдаж байна. Тэгээд бизнес энийг бол бизнес хийдэг ч байсан, хийдэггүй ч байсан бүхэл хүмүүстээ зориулаа. Бизнес хийдэг хүмүүст нь бас нэг ойлголт өгсөн ба бизнес хийдэггүй хүмүүст нь магадгүй бизнес эхлүүлэх бас санаа сэтлийг бас төрүүлсэн бах гэж бодож байна. Тэгж бодож. Тэгээ баярлалаа. Би бол мөнгөд маш их баярлж байгаа. Яагаад гэвэл би
эхний дугаар дээр байсан жижигэ одоо 4 дахь дугаар дээр байгаа жижигэ хоёр бол ингээд санхүүгийн хувьд одоо мөнгөний зохицуултын хувьд бол шал өөр болж эхэлж байна. Ингээд бүр түрүү ямар сайн дэжтэй стрессгүй болоод ингээд бүр амар гоё инээгээд өөрөө ирэхгүй ингээд яг нэг би яг өмнө яг одоо нэг хэлэхэд яг орж ирсэн орлогоо бүүнд нь өрлөгөө хүү бүүнд нь эсвэл нэг юм авах уу яах уу юм болох уу гэж боддог болохоос ингэж тал бүрт нь хуваачаад санаа амар ингээ сайхан байж гин гэж ерөөсөө төсөөлөгөөс одоо тэгэл яг эндээ сураад эхэлж гин. Тэгээ ямар ч байсан одоо бүтэн одоо подкастынхаа 40% орсон байна. Учраас баярлалаа. Тэгээ хамтагаа сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээ та нар манаас гоё шеэрлээд олон хүмүүст бас хүргээрээ. Яг гэвэл би энэ гоё юм эрүүл зөв амар маш юм үр дүнтэй мэдээллүүдийг маш олон хүнд хүргэмээр байна. Ягаад гэвэл надад яг энэ бодтой энэ үр дүн гараад байна. Ягаад гэвэл үнэхээр яг гараад байна. Би одоо нэг яаж илэрхийлэх нь тун удахгүй ямар ч байсан би хадгаламжныхаа яг үнийн дүнгээр л одоо илэрхийлэх юм яа. Ямар ч байсан үр дүн гараад байна. Тийм учраас би сонсож байгаа хүмүүс ч гэсэн өөр хүмүүст яг сонсгоод үзээрэй тэгээд яг бас гоё хамтдаа үр дүн мэдрээрэй. Окей, маш баярлалаа. Жижиг өнөөдөр ингээд 4 дахь дугаар дээр амар гоё юм мэдэрсэн өөрчлөгдөж гэнэ гэдэг тухай сонсоход надад таатай байна. Тэгээд ялангуяа өнөөдөр бүр ингээд би нэлээд хуваач ичээд энэ тайвширж гэнэ гэдэг бол яг л энийг хүмүүстнийг хэлчих юмсан, яг энийг ойлгуулчих юмсан. Гэхдээ тэр хүн өөрөө мэдэрч л ойлгодог юм билээ л дээ. Тэгвэл нэг шууд ингээд та нар тех болно гэхэлэр ямар утгагүй шагнал вэ гэхэд те 50 болдог шагнал чинь жоох баяжихгүй машаал тэнийг юм шиж гэдэг юм уу те ингээд хүмүүс нэг ийм л юм бодоод гэтэл тэр цаана өгж байгаа тэр үн цэн айгүй гоё юм билээ шүү гэдгийг мэдэрч жагаад ингээд өөстө чухал юм мэдэрсэн байна гэдэг ингээд сонсоход сайхан байна. Тэгээд ингээд дансаа маш ингээд амжилттайгаар хэрэгжүүлээд явж байгаа нь бүртэл их гоё. Өнөөдөр тэгээд яг тэр бизнес дансаа эхлүүлээд дараагийн ээлжинд би бизнес данс эхлүүлсэн ингээд хуваалцаарай. Окей. Тэгээд орж ирээгүй орлогодоо итгэхгүй байх нь намайг тайван байлгаж байна гэдгийг нь хүртэл сурж штэ. Тэгээд нөө ингээл бачуураалахгүй тий. Тэр мөр бол өстой кул байна. За тэгээд яг прүс авч баларх гэжсэн. Тэгээд тэр талаар ярилцж амсандаа баярлалаа. Харин тийм байна. Ярилцж амсандаа баярлалаа тэгээд. За ингээд дараагийн хоёлоо дугаараар эргээд уулзцгаая. Тэгээд жижигээтэй бас хамт бүгдээрээ өөрийнхөө дансыг ингээд 5 6 болгоо тэрийг ингээд аягуулсан системд иртэжээгээд хөгжүүлээд бойжуулаад өсгөөрэй гэдгийг хүсье. Тэгээд яг жижигээтэй адилхан ийм мэдрэмжүүдийг авч байвал бас комент бичээд те сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсье. За баяр та. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Мөнгөний подкаст жижигээтэй хамт 4 дахь цувралаа би 5 хүн хүргэлээ. Эргээд уулзцгаая.